Монголчууд төслийн багийнхан иж эдийн орон гэмээгийн одоо энэ сайхан бүтээн байгуулалтын эргэн тойронд тус сурвалжлагыг та бүхэндээ хүргэж байгаамаа. Дөрүлээ танилцъя. Чамаас эхлээ танилцъя. Хин гэдэг вэ? Намайг Чингүн гэдэг. Би 8 настай. Би улам жаргал багшийн анги. Тэгэд 3-ын Б ангаа. 8 настай. Нааг Эрдэнэ Нүслэн гэдэг би 80 дугаар сургуулийн 5 Б анги сурагч. Эрдэнэ Нүслэн би 10 настай. За 10 настай хөлт. За мэдв. Би Алтай аж багшийн анги 3-ын ангийн аав өнөртэй байна. Гэр ойрхон уу энэс? Гэр ойрхон. Гурлаа ойрхон уу тий? Аха. Энэ бид дөрвийн ардын ич эдийн орон гэдэг ийм барилга баригдаад байна шүү дээ. Энэ талаар хэр мэдээлэлтэй байна? Бол нөө юу ихгүй нөө номын сан сургалтын төвдөө нөө бүх юм нөгөө тэр цаана нөө тоглоом мөглөө баригдаж байгаа. Энэ мэдээллийг хаанаас авсан? Ер нь энэ хизээнээс эхлээд баригдаж эхэлсэн юм. Зунаас намар хүртэл баригдана гэсэн. Тэгээд одоо хүртэл баригдаж байгаа. Одоо энэ 10 сарын 11 сарын 22 мөлөө 23-нд нэгдэн гэсэн. Ер нь нэшиг орж үзүү. Энэ мэдээллийг сая хинээс нь авсан юм? Нэг ахаас авсахгүй нөө Тэмүүлэн гэж ах надад мэдээлсэн байхгүй. Би нэг эгч ахаас асуусан. Тэгээд зөө төслийн хараад гой байрлал бас цагсны талбай бүх юм цаанаас өнгөө гэж сонссон. Энд ямар барилга орж байгаа юм болоо гэдэг нэг тийм төсөөлөл бууснаа. Боосон. Би бол энэ чи юу болж байгаа юм бол асамжийн газар юм болов гэж бодож байсан. Гэхдээ энэ асамжийн газар биш ээ. Энэ бол ээжидээ орон гэдэг бүх юм цаанаасаа өнгөө. Тэгээ номын цам тоглоомтой гэсэн бас гэр интернет нь бүх цаанаасаа өнгөө гэсэн. Гоё юм бэ тий. Гоё юу? Гоё. За тэгээд тусалж гин энэгээр ер нь хүмүүс ихээр ирж байгаа юм. Мод зөөж нөө тэр хавцаанаас нөө сууд хараг жоохон зөөж мөөж байгаа нүх мөх бүгэлж байгаа ажил туссан. Хоёр манай найз манай дүү энэ их чинь ирсэн цуг. Тэгэд би энэ дотор ажил тусалж тэгэд дэмжсэн. Тэрний ачаар сайн болцоо. Үнэхээр одоо хамгийн зөв мэдээллийг өгсөн хүмүүс нь та нар байлаа. Тэгээд дүү нартаа бас амжилт хүсье.